Юурдөө ядах юм байхгүй шүү дээ. Инглээ. Нэг помодор, нэг өндөг. Энэ гэхдээ энэ суусан сандал нь ингээд хөдлөж байгаа юм. Чи бүр яг цохонд нь онлоо шүү голд нь. Агийн ер нь материал ферм ажилуулмаар юм шүү. Ямар амар амтд вэ? Би тэр усандаа хоёрыг гаргаж ирэх гээд тэгснэ гарч ирэхгүй юм. Дөнгөж сая агийн битээр агигийн хамаатнуудтай уулзчаад хоол өндөгчөөд одоо гараад явж ин гэрээс нь. Оо, материал махара. Амар унтлаа шүү. Та нарыг гараал унтаал тгээс эсэрлээ шүү. Энэ аяллаа өдрүүдийн хамгийн сайхан унтсан өдөр нь өнөөдөр байлаа. Өчигдөр шөнө байлаа. Ямар сайхан унтав. Би сая сэрээд цаг харсан чинь 10:30 болж байхаар мөр итгэдэггүй. Гайхаадгүй чи би одоо 10:30 хүртэл унтна гэж байдгаа гэд. Би чи ер нь бол тэгэл 6-7 гэл сэрчдэг юм байна. За босъё би одоо ингээд босох гэхээр та нар ингээд шууд бичлэг хийчихэд байгаад амар эвгүй юм бэ. Шууд босох уу? Ямар одоо ингэсээр бүр бодолктой унтаа сурчлаа. Ер нь бодолкгүй унтдээ шүү дээ. Тий. Бичлэг хийгээд байгаа болохоор ч л бодолктой унтаад байгаа байхгүй юу? Босч унтад хялбар юм да гэд. Би ч огийг баахан их цүнх авлаа. Ийм юмар яадаг ингээд шоолоод исэн чинь эмхтэн ч бас аргагүй манай. Хөөрхий манай салбар чинь тийм штэ. Нөгөө хурднаас шалтгаална. Бид нар хурдан хийж хурдан дуусахгүй бол мөнгө их өргөднө. Мөнгө их өргөдөхөөр нөгөө бид нар чи эргээд энэ зах зээлээсээ мөнгө олох боломж нь багасдаг. BG Travel-ийн подолкийг мартах штэ. Ер нь том ажлуудаа бол жилээр нь төлөвлөж байна. Тэгээд дундуур нь нөгөө гинтийн ажлууд гарч ирдэ штэ. Тийм ажлуудыг бол тухайн үедээ зохицуулаад явчихдаг л да. Эм орнолдоо яг хүн хэмжин шаналн сэтгэлээр унан тийм тэгтээ шууд боловчт. Шууд өөр юм бодоод өөр юм хийгээл за энэ бол чухал биш гээл тэгэл шууд боловчт. Тийм тэгэхгүй болохоор нөгөө тархич нь хүнийг ингээл аль болох тухтай орчинд нь байлгана, эрсдэлтэй юм хийлэхгүй, зориг гаргахгүй, аюулгүй байлгах, өөрийгөө хамгаалах ингээ систем нь мэдээж ажиллаад идэг. Тэр чинь нэг талаараа бас нэг юм жоохон сөрөг талтай байх магадлалтай байдаг гинэ. Тэгэл одоо над эм орох, сэтгэлээр унах гэл тархинаас чинь ялгарч байгаа дааврууд л ерөөсөө бүхнийг шийдэж байгаа юм билээ шүү дээ. Ерөөсөө хүн гэдэг чинь хийм юм билээ шүү дээ. Хийм. Ямар даавар, ямар бодис ялгарна, яавал аз жаргалтай болно, яавал сэтгэлээр унана гэл те. Нөгөө тархины аз жаргалын гормоныг согтуу үедээ хэтрүүлээд гаргацдаг гинэ хүн. Тэгээ маргааш нь нөгөөтгөө нөхөх гээд гаргахаа болчихгоо сэтгэлээр унж гутарч эхэлдэг гинэ. Юурдөө ядах юм байхгүй шүү дээ. Инглээ. Нэг помодор, нэг өндөг. Авч явах юм мартахгүй шүү дээ. Өстой юу гэж мартчих юм бэ? Химэл оюун ухааныг өөрийнхөө өмнөөс сэтгүүлж болохгүй. Зөвхөн туслуулж болно. Бид нар багшаас юм асуудаг шүү дээ. Мэдхгүй юм аа. Бид нар гадаадад ирээд мэдхгүй газраа хүнээс асуудаг шүү дээ. Тийм бид нар гадаад ирээд сайн байна уу баяртай уучлаарай гэдэг үгийг хүмүүсээс сурж авдаг шүү дээ. Энэ туслуулах ажлыг л химэл оюун ухаанд даатгах. Өмнөөсөө ном бичүүлж, өмнөөсөө зохиол бичүүлж, тэ? Өмнөөсөө хүнтэй харилцуулж болохгүй. Яагаад гэвэл нөгөө харьцаад химэл оюун ухаанаар бичүүлээ харьцаад байсан хүнтэйгээ боддоор уулзсан чинь өөрөө биш байсан дэрэгдэн шүү дээ. Ном биччихдэг, номоо зарсан чинь
Хүмүүс өөрийг нь ийм гоё ном биччихлээ гэсэн чинь нөхөр номныхоо тухай мэдэхгүй тэр сэдвээ бүтэн мэдэхгүй юу ч мэдэхгүй хүн байж ийл болохгүй шүү дээ. Энд чинь л өөр шүү дээ. Монголчууд 13, 14-р зуунд за 12-р зууны сүүл дунд үеэс эхлээд хүчрхэгдсэн. Тэрний нууц юу байсан бэ? Сахилга бат байсан. Монголчуудын тухай зарим гадны их сурвалжуудад бичгтээ хариуцлага тэдний төрсөн эх чинь сахилга бат тэдний төрсөн ах нь гэж байна. Тийм аимшигтай хариуцлагатай сахилга баттай үнэнч журамтай байсан хүмүүс тийм улсыг байгуулна штэ. Тэгээд дээрээс нь Чингис хааны бодлого бол дайсан ч байсан, нөхөрч байсан, монголч байсан, гадаадч байсан боловсралтай хүмүүсийг өөртөө нэгтгэдэг. Хаана өндөр боловсралтай, хаана ухаантай хүн байна тэднийг цуглуулдаг байсан. Тэгээд тэднэрээр яадаг байсан гэж монголчуудад заалгадаг байсан. Тэ? Монголчуудад заалгадаг байсан. Одоо яг бид нар нэг юм өрөөсгөл өнцгтэй, өрөөсгөл ойлголттой байдал харагдаад идэг. Бид нар 13 дугаар зууны тухай ярихаараа үг дэцгээ ярихаараа агуулаг тэ ид шидээр тэр ертөнцийг бүтээсэн юм шиг. Чингис хаан Тэмүүжин гээд нэг хүүхэд байжсэн чинь гинтхэн тэ хөх тэнгэр түүнийг хинт ч дийлдэшгүй Iron Man шиг хүчтэй болгоод тэгээ Чингис хаан шууд нөгөө хүчээрээ ерөөсөө дайраал байлдаал тэ ингэсэн юм шиг ойлгоод байдаг. Энэ бол буруу ойлголт. Яагаад гэвэл Тэмүүжин гэдэг хүүхэд түүний амьдралдаа үтсэн зовлон, шаналл дундаас өөрийгөө бүтээсэн. Тэр хүн ухаанаа зарж, тэр хүн амьдралаа золиосолж, тэр хүн хийж чадах бүх юмаа өөрийнхөө хэмжээнд тултал нь хийсэн. Тэгжээч тэр хүн улсыг бүтээсэн. Тэр хүн зовсон байхгүй. Тэр хүн ухаан зарсан. Тэр хүн өдөрцсөн. Ич дээр ямар нэгэн Avengers дээр гардаг шиг тийм хүчрхэг баатар бурхны хүч түнд байгаагүй. Тэр энгийн хүн байсан. Гэвч тэр агуу хүн болж чадсан байхгүй. Яагаад бид нар монголчууд түүхрээ бахархдаг гэхээр бид нар бол үнэхэрийн гайхамшигтай агуу түүхийг бүтээсэн өвгд эцдэг хүмүүс. Үнэн бүр монголчуудын өмнөх түүхэнд бид нэр 2 удаа дэлхийг эзэнсэн том эзэнт гүрэн байгуулсан. Хүннүүчүүд Чингис хаанаас өсвөлсөн их Монгол улс гээд хүннүү гүрэн гээд энэ том 2 орн дэлхийд дээр ийм түүхтэй орн байх болов. Тухайн үед Монголын хаан болно гэдэг бол жирийн нэг хаан байгаагүй. Тухайн үеийн Монголын хаан бол ертөнцийн эзэн нь байсан. Тийм учраас тэр хаан ширээний төлөөх тэмцэл угаасаа л амар барин ойлгомжтой. Агуу түүхийг бүтээсэн хүмүүс өөрсдөө агуу замаар явсан л байгаа. Одоо ч гэсэн гайхамшигтай зүйлсийг ямар гоё хийгээд явж идэг хүмүүс хичнээн их байна. Сайхан байна. Үнэхээр сайхан байна. Тэгээд дээрэс нь амин чанарын уураг бас их гоё юм байна. Ер нь энийг бас би хүмүүс бас онцгойлоод нэг хэрэглээд үзээсэй гэж айгу бодож байна. За. Аялдаа гарыг. Цагаа очоод гарлаа. 21,000 реалити шоуны Тайланд дахь аялал үргэлжилсээр Бангкок дахь сүүлийн өглөө инхүү эхэлж байна. Бангкокийн гэрлэн гудамж, өндөр барилгууд, хөл хөдөлгөөнтэй өдрүүд ард үлдэж байна. Ахин цүнхээ баглаж, шинэ хот руу нүнэ. Ингээд Бангкокоос Паттаяаг зорих шинэ нүүдэл, шинэ мэдрэмж, шинэ сарилт руу хөтлөх 21,000 реалити шоуны шинэ өдөр эхэлж байна. Өглөөний минь. Сайхан амарсан. Та яадаг ирэхээс өмнө өснүүрээ янзлаад авсан байгаа сте. За ороорой. Яа госмосоо буцалгаад нүүр хамаа будчихаж яг. Өглөөний цагаа бүр тогтцсон штэ. Амин чанараа бол уугаад гар. Амин чанарыг өглөө оройд ууж байгаа. Тийм болохоор их хүчтэй байгаа гэж бодож байна. Тэгээд нэг өндөг шарж идэл
под хийчих баха. Энэ бас сүүний уураг гэж байгаа юм байна. Одоо амин чанар чинь тэгээд сарлагын сүүгээр хийгддэг. За тэгээд би энэ ногоон бичгтэйг нууж байгаа ногоон бичгтэй нь бол ийм юм байна. Дархлааг дээд зэргийн сайжруулна. Илэгний хатуурал одоо циррозыг одоо юу юм бэ? 1-2 дугаар шатын үеийн уурганы алдалтыг нөхөх юм байна. Тэгээ архаг ядаргаа болон хордлох тайлна. За тэгээд монголчууд ч маш бас айгүй хичиг тийм чихрийн шижин сахартай болоод байгаа шүү дээ. Тэгэхээр чихрийн шижин өвчний ихэнх үед эхлэхэд тохиромжтой юм байна. Сүйтэй цаашаа. Тэгээ үнэр амт нь ер нь бол нэг юм гоё сүйтэй зайрмаг шиг үнэртэй амттай. Одоо Батай орно. Батаяд зөндөө гоё хөтөлбөрүүд байгаа гэсэн би travel-ийн маань. Гэхдээ яг нэг үргэлжлэн бас сонсоогүй байна. Тэнд ямартай ч юу мэдчихин гэхээр Таиландуудын одоо усны баяр нэг нөгөө ус цацдаг усны баяр одоо хүмүүс дэлхийн өнцөг болон бүрээс ирж үздэг юм байна, ордог юм байна. Тэгээ тэрэнд барсах хөтөр орно гэдгээгээ л мэдчихээн. За би өрөөнд чумдаа эдрээ янзлаад тэгээ Батаягийн зүг хэлцгөө. Босноо та нар зэгтээ ингээл байнгын камертай дагч юм. Болохгүй л ах л да тэгээ нууцаар 0-д мэдчих үдээ. Яна тэгтээ би жоохон инээд муутай шүү. Та нар наав битээ айлгүй гэж бодоорой. Үзэгч та бүхэндээ Зүүн Өмнөд Азийн өнгө төрх аялал жуулчлалын хамгийн сонирхолтой газруудыг илүү ойроос мэдрүүлэхээр 21,000 реалити шоуны баг болон BG Travel-ийн хамт олон 2 оролцогчоо дагуулan ийхүү хотоор нүүж шинэ орчин руу аялсаар байна. Нэг өдөр нь Намгүм Лаос, дараагийн өдөр нь хөл хөдөлгөөнтэй Бангкок. Харин энэ удаа манай 2 оролцогч Таиландын хамгийн алдартай далайн эргийн хотуудын нэг Паттаяг зорж байна. Камер явуулсан юм шиг. Аваад байгаа юм шиг. Угсаал дандаа л авч яддаг шүү дээ. Угсаал байнга л чивдэрийг л авч яддаг шүү дээ эднэр. Өөр хийх юм байхгүй юм шүү. Чи бид хоёрын зургийг авах гэж ирсэн юм шүү. Би бүр яг ингээ унтмаар байна. За минь доо амангаас унтж байгааг авахгүй зү ядах та. яг юм ярьж байгаа. Шүлсээ гоожуулаад. Гэтэ яг бол хотоос гартаа ингэж төсөөлөөгүй. Яг ингээл ерөнхийдөө зураг авахын хувьд бол аавн. Гэхдээ ингээ ерөнхийдөө жоохон амрах байх гэж бодсон. Өмнөх дугааруудыг үзэхэд ингээ хүмүүс чинь буудал муудалтаа сайхан унтаад босоод өөрөөсөө ажиллаа амжуулаад ингээдсэн болохоор тэгэж бодсон чинь үгүй байлаа. Заахгүй өдөржингөө буудалтай байж байгаа л тий. Тэрийг бол тэгсэнгүй. Тэр барыг мөрөөд тэр байна. Тэрлээд унтчмаар ах юм Бангкок хүртэл та нар чи ингээ бичээд ах юм уу? Би айгу тийм гоо үзэсгэлэнтэй унтаж чадахгүй шнэ. Айгу муухан унттай шүү. Бичээрээ тэрийг харуулаарай. Өстө заваа унттай шүү. Тэгэхээр чи одоо бичлэг авч байгаа болов уу гэдээ унтаж чадахгүй шүү нэ гоё унтах. Өстө заваа унттай шүү. Паттайя бол Таиландын хамгийн алдартай аялал жуулчлалын хотуудын нэг төдийгүй Зүүн Өмнөд Азийн шөнийн амьдрал, далайн эргийн аяллаа хамгийн том төвүүдийн нэг юм. Нэг талдаа намуухан далайн эрг, нөгөө талдаа гэрэл хизээж унтардаггүй шөнийн амьдрал. Эсрэг тесрэг хоёр ертөнц нэг хотод зэрэгцэн оршдог нь Паттаяг онцгой болгодог баг. Бангкокоос ойролцоогоор 150 км-ийн зайд байрладаг энэ хотод жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 10 гаруй сая жуулчин ирдэг байна. Анх жижигхэн загасчны тосгон 1960-ад оны үед Америкийн цэргүүд амралтаараа ирдэг жижигхэн далайн тосгон байсан Паттайя өнөөдөр олон зуун зочид буудал, худалдааны төв, шөнийн гудамж, усан аялал, далайн спорт бүхий олон улсын аялал жуулчлалын том хот болон хөгжижээ. Энд дэлхийн бараг бүх улсын хоолны газар, амралтын үйлчилгээ, аяллийн хөтөлбөрүүд төвлөрсөн байдаг учраас хизээч унтдаггүй аяллаа хот гэж нэрлэх нь ч бий. Гэхдээ Паттайя зөвхөн шөнийн амьдралаараа алдартай биш ээ. Сүүлийн жилүүдэд гэр бүл, хүүхдүүдэд зориулсан усан парк, амьтны хүрээлэн, соёлын шоу, далайн арлуудын аялал зэрэг илүү өргөн хүрээний аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа юм байна. Манай нэвтрүүлгийн ерөнхий мэдтгэгч BG Travel-ийн хамт олон энэ удаа Паттаягийн хамгийн сонирхолтой аяллаа бүсүүдийг бодитоор мэдрэх боломжийг олгож байна. Аялал гэдэг зөвхөн нэг газараас нөгөө газар руу явах биш. Харин тухайн орны уур амьсгал,
Хүмүүсийн амьдралын хэв маяг, соёлыг өөрийн биеэр мэдэрч дурсамж бүтээхийг хэлдэг шүү дээ. Тиймдээ чи BG Travel аяллыг зүгээр нэг маршрут биш, мэдрэмж болтол нь зохион байгуулдаг юм байна. Харин манай хоёр оролцогчийн хувьд сая жуулчин мөнгө өрж амарч зугаацгаар ирдэг энэ хотод цөөхөн мөнгөтэйгээр амьдрах гэж байгаа нь өөрөө жинхэнэ сорилт болж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тэй хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт Баавар цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч Сингапурын номер 1 цай Poca, Сингапурын номер 1 кофе Poca. Та мөрөөдлийн хурмаа ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Цэнхэр далайн гэрэг, нар жаргах торгон агшин. Зөвхөн та хоёрын хайрын түүх. Энэ бол зөвхөн нэг өдрийн баяр биш. Насан туршдаа дурсах нандин түүх юм. BG Travel таны хүслийг бодит болгоход бэлэн байна. Нийслэгийн тийз, зочид буудал, хурмын яслал, хурмын тансаг чимэглэлээс эхлээд таны хурмыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, танд болон таны зочдод дээд зэргийн тав тухыг мэдрүүлж, цогцоор нь шийднэ. Та зөвхөн жаргалтай байхад л анхаар. Харин бусдыг нь бидэнд даатга. BG Travel. Дэлхийн хаанч таны хайрын түүхийг бид урлана. Өөх, энэ бүр 4 давхар гэж юу? Turtle chips. Төгс гэдэг мэдхүүч. Хамт чанарын төгс хослол Orion. Анх 20 дугаар зууны их үед Эрдэмтэд уургийн пептидийг нээнгэлрүүлж Нобелийн шагналыг хүртэж байжээ. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Сарлагын уулын оргилд усны тунгалгаар ундаалж, эмийн 100 орчим ургамлаар хоололдог учраас сарлагын сүүн дагуулдаг уургийн хэмжээ хамгийн өндөр байдаг. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтолт муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 20 стакан сүү нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг 2 халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Жинхэнэ солонгос бэлэн ойн самья. Албан ёсны дистрибьютор баясах хүч. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Өглөөний эрч хүч, өдрийн тайвшрал, оройн дулаан мэдрэмж. Бүгд нэг аяганд. Манай хуурай цайн цэвэр сонгомол найрлага, баялаг амт, анхлан үнрээр таны өдөр бүрийг илүү тав тухтай болгоно. Халуун усанд найруулад л шууд бэлэн. Амт, чанар, тав тух. Таны сонголт манай Баавар сүтэ цай. Эрхэмсэг бүсгүй таны залуу төрх. Мисэр бус, үүдэлэсээр гэрэлтэн. Силония. Кустар. Эцэг харийн илэрхийлэмж Orion Кустар. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тэй хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт Баавар цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд.
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч залуу төрх мессер бус үүдэл эсээр гэрэлтэн. Целония. Энэ болохоор энэ Таиландын бүр хамгийн баян хүний барьсан цогцлборт ирсэн байна. Тэгээ гүнжин сүх тэргэн суусан байна. Тэгээс орж үзье. Энэ үүдэнд нь л юм байна гэхээр ч одоо дотроо одоо бүр амар байгаа л гоо тий. Паттайягийн хамгийн содон хамгийн тансаг газруудын нэг бол хүмүүсийн Chicken King Palace буюу Тахианы хааны ордог хэмээн нэрлэдэг Бан Сукевади цогцлбор юм. Бан гэдэг нь тай хэлээр гэр, харин Сукевадийн санскрит гаралтай үг бөгөөд Деважингийн орон гэсэн утгатай. 2000 онд баригдсан энэ ордон эртний түүхэн байгууламжч биш. Тансаглал, төр хүч, хэд тансаг хэв маягаараа Паттайягийн хамгийн алдартай аяллаа газруудын нэг болж шатжээ. Алтан чимэглэл, Европын хаадын ордныг санагдуулан авраг танхимууд, Ромын хэв маягийн хөшөөнүүд, хаасайгүй гялалзах интерьер. Энд яг л үнэтэй, баян мэдрэмж бүх зүйлээс мэдрэгдэж байла. Олон төрлийн баримл, ногоон байгууламж, жижиг амьтны хүрээлэн хүртэл байдаг бөгөөд тогос шувууд чөлөөтэй алхаж байх нь хүртэл нэг газрын нэг хэсэг мэт санагдана. Харин энэ бүхнийг бүтээсэн хүн бол Таиландын тэр бомтон Паня Чотитаван. Тэрээр 1969 онд анхны Тахианы аж ахуйгаа байгуулж, өдгөө Таиландын хамгийн том Тахианы махны үйлдвэрлэгчдийн нэг болсон байна. Өнөөдөр түүний Saha Farms компани Таиландын 18 мужид үйл ажиллагаагаа явуулж, Тахиа махаа Япон, Хятад, Герман, Англи зэрэг олон улс руу экспортлдог. Тиймдээ ч хүмүүс түүнийг Chicken King буюу Тахианы хаан гэж нэрлэх болсон байна. Энийг ингээд зүгээр ингээд ороход ингээд амтлахаа болгоод юм гоё шигсэн дахиад ингээд будаатай өгдөг юм байна л та. Манай зураг авч хүмүүс идэх юм. Би тэр идэж болохгүй мó. Эцэг үнгүй амтлага авч болохгүй мó. Энэ ингээд энэ шиг оронгууд яадаг юм байна. Энэ Тахианы бизнесээс эхэлсэн гэж дууллаа. Нэг том бизнесмен, Таиландын баг хамгийн том бизнесмен их нэртэй зориулж ирсэн цогцлбор газар гэвүүдээ. Ахаал гон гэлчлээ. Яасан бэ? Энэ саяны юмнаас ч идэж болохгүй ш. Тахианаас болоод одоо битгий унаглаа. Хоёлоо юмаа идчих гарсан шүү дээ. Гэхдээ яг айгүй онцгүй юм эднэр ингээд тойрон. Идэж байгаа харин тий. Гүг яах юм баярлаа. Баярлаа нэрээ яах юм. No, итгэхгүй. Ингэж та нар аавыг өөлөлдөг шүү. Тий. Эдлэн газраа ингээд жуулчдад зориулаад ийм гоё гарцар болгоцсон юм байна. Хөөе нүцэн биш тараа. Барта нүцэн юм гэдэг шүү дээ. Будаа байна. Энэ эзэн хаан нөхгүй юу? Барьсан хүн гэж шүү. Энд ингээд юу юм бэ? Өөрийнх нь амьдралын зураг хүргүүдийг барьсан юм шиг. Таиландын тэргүүн бизнесмен гэсэн байсан гэсэн шүү. Одоо ингэж энэ Таиланд, Лаосын бизнесменүүд маш их хөрөнгөтэй болсон хүмүүс ингээд ийм цогцлбор бариад энийг олон нийтэд нээлттэй болгоод музей, хувийн музей бариад гэдэг тий. Тэгэнгүүтээ Лаосын баян хүн болохоор музей барьсан байсан шүү дээ. Хоёлоо тэр музейд нь очсон шүү дээ. Энд чи бараг л музей шиг л юм байна. Гэхдээ одоо эдний гэр бүл нь бас л Таиландын хамгийн нөлөө бүхий, хамгийн их хөрөнгөтэй гэр бүл хэвээрээ л байгаа гэж байна. Энд бол буддизм бол бүр нэгчин гэсэн. Лаос, Таиланд хоёр бол ер нь буддист орн юм байна уу? Энэ нөгөө бурхныг дууддаг нөгөө юу ч юм байна. Бурхантай холбогддог. Харанга. За нэг холбогдоод. Холбогдчихлоо. Өнөөдөр юм идэж болно гинэ.
холбогдчихлоо. Бурхан будда. Тэрийг идүүл нягуурны сайн гинэ. Нягуурны сайн л гэсэн үг шүү дээ хаа. Бит ингээ амар ядар зүүн багад юм л авуулж асуугаад. Та нар яагаад өчигдөр амраагүй юм? Би бүр амар гоё амарцсан бах юм. Сүгэ амарсан ш тэгэхээр амраагүй гэдэг байгаа хаа. Чи сая ядраад байна гэхэр чи би яагаад унтаж чадаагүй юм бол Хүн яагаад ядарч болдгоо юм бэ? Найруулагч бас яагаад юм гоё байгаа юм бэ? Найруулагч бас өглөө ядраад байна гэдээс би бүр гайхаад байх юм. Пүүх. Хоо. Энд ч одоо ямар учиртай гудамж юм болоо. Бум. Юу вэ ч одоо ингээд энэ уртаараа дандаа нүцгэн эмхтэй хүний зураг ба штэ. Яг гэхдээ зурсан зургууд л байна л да. Энэ одоо жишээлбэл Европын соёл Азийн хэм маягтай Европ хэм маягтай зургнууд эмхтэйчүүд зөндөө байна л да. Тэр муур харж ш тэр эмхтэйг. Тийм юм байна. Энэ хэсэгт нь угаасаа ингээд шоу болдог талбайтай байна. Оо далаа биш цаанаа далаатай. За ерөнхийдөө нэг иймэрхүү цогцлбор газар байгаа юм байна. Тэгээд BG Travel-ийн аялалд явах юм бол та Тайланд, Лаосын аялалд явах юм бол энд бол заавал ирж үзэх юм байна. Тэгээд Оги битүүрийн явж байгаа бүх газруудаар ер нь явна. Тэгээд энэ одоо дахианы ферм энэ Тайландын хамгийн том дахианы бизнестэй тэгээ олон терминалыг барьсан ийм бизнесмений эзэмшилд байсан одоо энэ цогцлбор хотхныг 2000 он гэсэн үү 2002 оноос ингээ нээлттэй болгоод жуулчдад нээлттэй болгосон юм байна. Тэгээ ингээ үзэж хардаг. За товчондоо нэг иймэрхүү. За BG Travel-ийнхаа хөтөлбөрөөр ингээ явж гин. Тэгээд яг энд ирээд бол энийг бүр бүтэн тойрвол баг маш их хугацаа орох юм байна. Тэгээд жижигхэн хэсгээс нь бас харууллаа. Тэгээд та нар маань ирж үзэх хүсэн бол BG Travel-ийн аяллыг бас сонгоо сонирхох юм бол энд ирж үзэж болох юм байна. Үнэхээр доторх интерьер дизайнер юу бүх юм бүр ингээд амар гоё супер байна. За тэгээд BG Travel-ийнхаа баярлалаа. Нүд баясан, сэтгэл баясан юм хөтөлбөрөд үзүүлээ явж байгаад нь маш их баярлаа. Нэг юм зөвлөе. Өлсөглөн хоолгүй мөртлөө гоё аялалд явах бол аюу юм сонин мэдрэмж өгдөг юм биш үү? За үзэгчдээ одоо яг гоё газар ирээд байна. Энэ бол Тайландын Паттаяд байдаг заан унуулж үздэг юм парк байна. Энэ ямар хөөрхөн заануудын бид нарыг хүлээж ийн гэж бодож байна. Харалта. Хөөрхи ив гин хүлийн ингээ гинжилсэн байт юм байна. Энэ бол жоохон амт юм байна үү? Нялх юм байна. За тэгээд 21,000 шоугаар бол Лаос, Тайланд улсуудаар аялж байхдаа хамгийн гоё юмнуудыг л үзүүлээд яваад байгаа шүү. Тэрнээс биш алдартай манай ютубер мөнх цэлмгийн влог байсан бол та нар өөр юм үзэх байсан. Гэхдээ ихэнх хүмүүс мөнх цэлмэг шиг аялахыг хүсдэг зүгээр л гоё газруудаар явахыг хүсдэг учраас гоё газруудыг үзүүлж байна. За орцгоё. Oh my god. Бурхан минь энэ чинь. Энэ ч гоё юм ба штэ. Амьдралдаа гадаа зан хэмж үзэж чинь яна энэ зан уралцсан уу? Хөдөлгөөлж байна. Юу ахав чи тэгээ хүн айлгаад байна. Ой. Ямар өндөр байна. Энэ ч гэдэг энэ суусан сандал нь ингээд хөдлөд хаа юм. Энэ зүйлийг суучаад тэрхэд амир. Өмнө суучаад ингэж хөдлөөгүй ш тахаа. Өмнө сууж исэн юм чи? Сууж исэн. Гэхдээ ингэж сандал нь ингээ хөдлөөд ш тахаа. Сандал нь хөдөлт юм шүү угаасаа. Гэхдээ нэг амар юм энэ уртлын цаан чи зүгээр тэр хоёулыг нь тогтож байгаа наад сандал чинь тэр бүкснийх нь юу вэ? Сүүлэн дээр нь гэрч. Чи надаас зураад тавиач. Үгүй миний хараа ахаа доошоо отоод байна. Ээжээ. За гол руугаа суучаа чи. Наа цаашаа суугасан юм. Хөрхөн тэгээдсэн. Хөрхөн. Үгүй за энэ. За яг. Ингээ хөдлөд ахаа. Энэ зураг зар. Би нэг юугүй байна. Энэ зураг зардсан юм уу?
Тийм уудэнд ингээд барьцсан зогсож идэг шүү дээ. Тэ чи хаашаа Одоо суудаа. харин гайг болчихсон. Сая би өөрөө эвгүй суугаад Тийм байна. намайг сая нөгөө энэ хүн чи цаашаа суу гэдэгцэхгүй. А тийм үү? Тийм тэгээ би унах гээд байгаа мэдрэмж төрүүлсэн юм шиг байна. Өмнө нь За тийм амар давируулаад ороод ирж заан давируулаад агараа та нар. Манай зураглаач тэгнэ. Заанаа давируулаад хажуугаар нь давхаад ороод иргэнэ. амар юм ярьж байгаа. Танхаа юм ярьж байгаа шүү бас. Бэлэг танхаа шүү дээ. Тий. Хөөхий. Эхлэгч амар сууж байгаа сандал мань хөдлөөдсөн тий хаа. Сая тэгтээ жоохон өндөр юм шиг санагдаад. Амар өндрөөс унах үедээ гэж айсан би. Ингэж амар хөдлөхгүй байсан да. Зүгээр. Зүгээр битгий. Энд чи мэрэгжлийн хүн байна. Бүх насаараа заан унсан хүн явж штэ энэ урд. Толгоон дээр сууцсан явж шин манай. Тий. Болохгүй бол хоёлоо шууд үсрээл буучин заяа. Энэ мод руу. Би бол чамайг хаяал үсэрч штэ. Би ч одоо ардаа гэр бүл дөрөв хүүхэдтэй өгөөж. Ой би тэгээд үгүй мө. Тэгэл одоо өөрөө өөрсдийнхөө амийг хариуцаад явна штэ. Манай заан хардаа юм идчихээн зогсоод. Нээ хөөхий. Энэ заанууд нэртэй болоо? Эсвэл зүстэй байдаг болоо? My friend. Hello. Can you tell me the elephant name? Tyrin. 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 His name? Moa. Tyrin, go. Kapkon Kai. Tyrin, thank Konka. you. Tyrin, говканка. Чи ингээд хардаа чи бүр над руу шахаад надаас Ой ахаа энэ би хардаа жоохон ийшлэхэд зөө миний талбар ингээд нэлээд дадигаа тэр. Энэ айгу өндөр том зам биш тийм. Аврах том зам байна тэр чинь бүр. Энийг бодвол Ер нь одоо энэ имэйл гэсэн үг үстэй. Одоо энэ имэйл нь өө энэ хойдлоо шишрэх бас мандалтаа юм. шижрээс. Тэр бүр хойдлоо хардаа жижигхэн моосдаг юм Өө би. тэр найруулагч өөртөө адилхан хөөрхөн. Өөртөө адилхан жижигхэн зам дээр. Зан жижиг том гэж байд юм байна. Нэр ингээ харсан чи. Тэгж байгаа шүү дээ, Хоёулынх бол угаасаа. яг дундаж юм байна. Хоёулынгийнх нь бас томдоо орох. Томдоо орох юм байна. Тийм. Модны төгөлд би тэрийг арай хар халуунд бүр ингээд наалдах юм. Үгүй би уунах гэдэг шүү дээ. Би буугаад тэрээс Хоёулаа жингээ тэнцүүлээ чи жоохон цаашаа суухгүй болохоор би энэ рүүгээ бас далих гэдэг шүү дээ. Хоёулаа жингээ тэнцүүлэх хэрэгтэй шүү Би дээ. түрүү харин ийш нь суусан чи амар зэрэг савлаад байгаа шүү дээ. За. Тэр цаанаар хараач би За. Өмнө 21,000 шоунд орсон хүмүүсээ уучлаарай. Юу гэсэн юм. Хоёр та бүхний зовлон жаргал болгож хувирглаа. За. 25 дугаар суваг телевиз. Би чи тэр 30 жилийн оглоо. 25 дугаар суваг телевизийн хамгийн анхны эфирээ цацсан өдрийг үзчихсэн шүү дээ. Тэгээ бүр ямар кино гарсныг санаж шүү дээ. Ямар кино гарсан гэж Jumanji. Jumanji гарсан те хамгийн анх. Хуурай газрын хамгийн том амьтан бол заа мөн баха. Таиланд улс зааны соёлоороо дэлхийд алдартай. Энд зааныг зөвхөн амьтан гэж биш, аз хиймэр, хүч чадлын бэлэгдэл хэмээн хүндэтгдэг. Эрт үед зааныг дайн тулаанд ашигладаг байсан бол хожим, ой модны ажил, хүнд ачаа тээвэрлэхэд өргөн хэрэгэлдэг байна. Харин өнөөдөр Таиландад заан нь аялал жуулчлалын хамгийн том бэлэгдлүүдийн нэг болжээ. Нас бий гүйцсэн Азийн заан дунджаар 3-5 тонн жинтэй, өдөртөө 150 кг хүртэл өв сургамал иддэг байна. Тэмээн дээрээс наран ойрхон гэдэг шиг манай хоёрт заан дээрээс Паттайя бүхэлдээ алган дээр байгаа мэт санагдаж байгаа бах та. Ийм одоо энэ буунууд нь ингээд ийм янз бүрийн буунууд байд юм байна. Smith & Wesson-ы револьверууд байд юм байна. За энэ янз янзын буунууд байна. Энэ CZ Shadow Orange гэдэг загвар байна. Энэ мини буу. За тэгээ дээрэс нь энэ Tipman-ы 22 гэдэг энэ загвар байд. Буудах юм уу? Та буудаж үзчихсэн юм уу? Үзээгүй шүү дээ. Хоёулаа ингэнэ, найруулагч ингэнэ. Та хоёр бооцоотой буудаад Та нэр ингэж мэдээж эрэгтэй хүн давуу талтай л байж таараа шүү дээ. Ийм юм. Тэгэхээр ч бас шудраг бус юм шүү. Тэгвэл шудраг бус харин. Тий. Шудраг бус юм шүү. Шудраг бус шүү дээ. Ер нь 3800 баат юм уу? Энэ ямар үнэтэй юм бэ?
Бараг $100 байгаа үстэй. 300 эд шүү дээ. 300 мянга юм биш. Харин тийм бараг $100 байгаа үстэй. Тий. Оги зөвшөөрж байгаа юм. За, оройны хоолн дээр. Чи хочих юм бол өчигдөр ийцээ хоолоо л хэдэн. Эрэгтэй хүнд айгуу давуу талтай. Эмэгтэй хүн сул талтай болоод байгаа байхгүй юу? Гэхдээ манай одоо манай шагаа бол надад хэлэхдээ эмэгтэй хүн сайн бууддаг гэж бол хэлсэн шүү. Ер нь бол өөрөөсөө мэд гэдэг чинь чамайг хожигдчихоо л гэж штэ. Би бүр нэг л удаа нэг буудаж үзчихсэн. Нэг л сумаа. Дүн гэж тэгэл ерөөсөө ямаач хамаагүй. За, боцт бис ялгаагүй. Яаш. Барсаг угаасаа зөндөө буудаад туршлагатай байгаа шүү дээ. Бүр маш туршлагатай үнтэй наваа ингээ буудуулах гэдэг юм. Би бүр өөрөө буутай яах вэ? Тэ өөрөө буугаар буудаг. Энэ чинь киноны бэлтгэл гэж боочиж буудлагын албан ёсны мэрэгжлийн сургалтанд суугаад мэрэгжлийн тамирчин болсон хүн байвал яах вэ? Тэгэхээр чинь мэрэгжлийн тамирчин цаашаа хол шүү. Тэр өстө бол. Oh, very good. Вау. оо тэ хилээцтэй. Одоо би ингэж байх юм уу? 10 дээр 9 дээр 8 дээр болчтой. Тасаа ингэж байсан уу? Гараа ингэх юм уу? Тэг ин одоохон би чамд заагаад өгье заяа. Дажгүй буудчих тийм аа. Би гэхдээ яг таталцсан болсон аастай. Балер хавтаа яг боллоо гэсэн чинь би бүр хичээлж ийсэн гэж байгаа байхгүй амар муухай. Муу санаа. Оги гохон дээр хуруугаар дарж болохгүй. Ингэж бэр. За. Ингээд хоёр гараа тэгшгэн. Энэ гарыг инчээ. За. Тэгээд дар. Ингэх юм уу? Инг. Энэ. Чанга атдаг. Хүнд юм бэ? Чанга атдаг. Байж. Look this. Аа, за. Okay. За. Одоо гэж буудах зүг. Тэгээ бууд. Тэр улаанаар байгаа онл. Ээж. Shoot. Зүг. Йоо. Зүг. Ээж минь. Би оноод энэ оноо. Онжин бүр яг голд нь онсон сая. Сайн бодож гин. Good. Nice. За одоо харъя. Оо, чи бүр яг цохонд нь онлоо ш голд нь. Хардаа. Тийм ээ. Амар. Чи очих байсан биз дээ. Би гар бүр ингээс хавлт юм. Очих байсан байна. Би үү? Тийм. Тэ оноогоор өстэй. Гэтэ энэ оноогоор болохоор чинь би чинь доор мор өмсөн юм шиг. 8 дээр 2 болсон. You ready? Yes, sir. Oh, what's this? Is this okay? Look this. Yeah. This. Yeah. Finish. Clear. Ten, and 9. Yeah. Ингэж онлоо шүү дээ. 10 дээр 4, 9 дээр 1. Мөрөндөө тулга хаа. Тэгээд Мөрлөө зогсох юм уу? үгүй. Мөрөндөө сайн тулгаар. Sorry. Наа чи ерөөсөө Нүрээ ингэж нааж болох юм. Аах юм байхгүй. Савхгүй. Ready? 5 shot. Shoot. Shoot. Finish. Clear. Яг л нөгөө өтгшгий онсон шүү дээ. Амар чи бүр буудвал амар бодохоор шүү дээ. 10, 9, and 7. Very good. Оо, very good. Ахуудаа бодож байгаа юм байна. Тий. Амар бодож чи. Баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тай хамт. Ивент тэтгэгч
байгалаас таны аяга бүрт баавар цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивэнд итгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивэнд итгэгч Сингапурын номер 1 цай Poca, Сингапурын номер 1 кофе Poca. Мөрөөдлийн аяллаа бидэнтэй хамт эхлүүлээрэй. Шинэ улс, шинэ соёл, шинэ дурсамж. Таны аялал бүрийг илүү тухтай, аюулгүй, аз жаргалтай байлгахад бид танд туслана. Манай аялын компани нь чанартай үйлчилгээ, найдвартай хөтөлбөр, туршлагатай хамт олноороо аялагч бүрт мартагдашгүй мөчүүдийг бэлгэлдэг. Та Таиланд, Лаос, Хятад, Вьетнам, Индонез зэрэг олон улсын сонирхолтой чиглэлүүдээр аялаж, үзэсгэлэнт байгаль, түүх соёл, өвөрмөц амьдралын хэв маягийг мэдрээрэй. Бид зөвхөн аялал бус, сэтгэлд үлдэх, дурсамж бүтээдэг. Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тэй хамт Анх 20 дугаар зууны их үед Эрдэмтэд уургийн пептидийг нээнэлрүүлж Нобелийн шагналыг хүртэж байжээ. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Сарлаг нь уулын оргилд усны тунгалгаар ундаалж, эмийн 100 орчим ургамлаар хоололдог учраас сарлагын сүүн дагуулгадах уургийн хэмжээ хамгийн өндөр байдаг. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтмол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 20 стакан сүүг нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Эрхэмсэг бүсгүй таны залуу төрх. Мисэр бус үүдэлсээр гэрэлтэн. Цилония. Сингапурын номер 1 кофе Poca. Өглөөний эрч хүч, өдрийн тайвшрал, оройн дулаан мэдрэмж. Бүгд нэг аяганд. Манай хуурай цайн цэвэр сонгомол найрлага, баялаг амт, анхлан үнрээр таны өдөр бүрийг илүү тав тухтай болгоно. Халуун усанд найруулад л шууд бэлэн. Амт, чанар, тав тух. Таны сонголт манай баавар сүтэ цай. Сингапурын номер 1 кофе Poca. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Ивент итгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч залуу төрх Мисэр бус үүдэлсээр гэрэлтэн. Цилония. Ивэнд итгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент итгэгч Сингапурын номер 1 цай Poca, Сингапурын номер 1 кофе Poca. Үлсэн ч гэсэн өстө сайхан байна. Угаасаа эмгтэй хүмүүс яагаад буудахад сайн байдаг вэ гэхээр нөгөө цочоо гарны цочоо хурдан арилдаг хөхгүй. Эрэгтэй хүнийх болохоор нөгөө нэг байнгын сэрэмжинд хизээч арилдаг. Эмэгтэй хүн нөгөө сэрэмжгүй юу одоо тэгж тайлбарласан ш надын саваа арилждаг гэсэн эмэгтэй хүн. Сүрслээ сайхан байна. Би одоо энийг уучраач хэсэгтэй өглөөд очсон. Одоо ерөөсөө ингэж байгаа шүү дээ. Тэр чинь өө тэр туглыг хараа. Үгүй яста таамбо. Ээжтэйг аа мо. Таамбо штэ. Уух юм аа. Уу. Заанийг ингэж дууддаг шүү дээ. Тийм мэдэх юм уу? Мэдгүй. Одоо бид нар чинь 100 гэдэг шүү дээ шиг хургыг. Тий. Зааны туглыг чинь гүү гэдэг хөхгүй. Тийм үү?
би ч идэгцээ. Одоо 100 гэж явна шүү дээ. Энд очиж гүү гэдэг. Гурий гэдэг штэ. Атуг. Зааны дуглыг гүү. За боли. Нэг гайгүй явцсан алигаа ингэж чавртаа нутгаж аях шиг муухай юм байхгүй шүү. Тэр малтар хооллох чинь бид нар одоо гэсэн. Юу солиороод байна? Матара. Тий. Торон дотор үстэй. Малтар чинь усан дотор байгаа шүү дээ. Гэхдээ тэгтээ усныхаа гадуур торонд байна үстэй. Тэгэхгүй одоо ийм цөөрөм рүү очиод матар хоолно гэвэл би өөрөөсөө идүүлчих юм шүү. Өөрөөсөө жигнээр өөрөөсөө матар хооллчоод. За энэ матар байгаа нь BVC. Өө тэр байна. Хаана? Тэр байна. Энд штэ. BVD, CVD. Ямар юм бэ? Үнэхээр мартар шиг царайтай гээд хэлдэг штэ. Тэр яг үнэн л юм бэ. Хөөргийн тэгтээ нардаа амаа ангаагцсан. За өхөө. Авцаа. Хүй. Хүй идчихэ. Та нар одоо болоо. Энэ нуур руу ороо гараад тэр зүйл яах вэ? Хэдэг өх юм. Тийм ангар те. Юу гээл явах вэ? Ма. Энэ жижиг төгчмөр. Ма. Энэ жижиг төгч. Зүг. Энэ арай жижиг 50 чи. Дастаа чи. Энэ ямар. За яг өнгө. Ма. Энэ жижиг төгхгүйд. Яа, энэ чи хоорондоо би энийг ичмээр юм шүү дээ. Юу вэ? Энэ одоо хэд болчихоо? 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 тэр усан дотор байгааг хардаа. Тэр хамгийн зөвүүн царайтай нөхөө. Одоо дэлхийд алдартай юм да тийм ээ. Энэ бол матрын аж ахуй. Эдгээр одоо бар гарч байгаа боловч энд бол 60,000 бахан чинь. Тийм. Ерөөсө Бангкокоос 30 км явбал энэ Таиландын нийслэлээс 30 км-тэй орших дэлхийн хамгийн том матрын аж ахуй дээр бид ирсэн. Тэгээд хүн тэгтээ энэ матар үзүүлдэг юм байна. Энэ зааны Таиландд ямар амтан байдгүй бүх амтд бол одоо шинэ парк. Матар бол зөвхөн үзүүлэхийн төдөө энэ үзүүлж байгаа юм биш. Матрын айс гэдэг бол их үнэтэй айсын тоонд ордог юм байна. Матрын айсыг бол илдээд хувцас, гутал, за тэгээд жижиг хэрэглээд тийм ээ. Энэ бүгдийг гоёлын одоо цүнх хийх мэтлэнгээр ашигладаг юм байна. За матрыг тэжээхийн тулд мэдээж хэрэг нэлээд хоол хүнсийг бэлдэх хэрэгтэй. За ингэхдээ бол зөвхөн энэ аж ахуйн ажилтнууд төдийгүй жуулч ч гэсэн энэ ажилд идэвхтэй оролцдог одоо та бүхэн харж байна. Алхуу мэтийн амт мөртлөө за хүнсийг ч бол амтахгүй дээр нь бол одоо зүгээр ангаж байгаа хүнийг ч гэсэн бол бас л төвдүүлэхээр тийм юм байна шүү. Энэ хараа жажиж иддэг бүгшүүд нэг гадна тал руугаа гарчдаг учраас тэгээ нэг эвийн болж байгаа бол гулгуулад өнгөг санаа. За ингээд өнгөж байгаа. Одоо энэ үзүүлэн тоглолт хийж байгаа жүжигчт нь бол одоо үе тамдсан юм жүжигчтэй ч байж байдаг. Дөрөвхөн очижсэн усуудын ярьж байгаа бол энэ чинь нэлээд настай усууд байж байгаа. Одоо бодвол эднүүдийн үр хөвгт нь өнөөдөр энийг ажиллуулж явах шиг байна. Гэтэ энэ амьд үссэн тийм итайхан ажил биш те. Үнэхээр материал бол материал шүү дээ тийм ээ. Агийн ер нь матрын ферм ажилуулмаар юм шүү. Ямар амар амтд вэ? Би тэр усандаа хоёрыг гаргаж ирэх гээд тэгсэн гарч ирэхгүй юм. Бүр усандаа хоёрыг гаргаж ирэх биш. Ийлвэс нэгийг ус руу оруулчихлаа. Уур нүцээр та. Сэ уурлц тий. Гэтэ ер нь бол ямар ч царай муутай матернаас царайлаг юм байна уу? Тэгээ чамаг ийм хөдөлмөр гаргасан болохоор чи өглөө шүү.
Oh my god. Ёстой тэгж үхээд яах нөө сүнсэн тэнд үлдчихсэн. Ог наатанд өгчөөхт. Дахиад үлдсэн шүү. Амар юм байна. За амьдралдаа анх удаа матер гэдэг амьтыг ийм ойрхоноос тэгээ хоололж үзлээ. Амараад тэр матер нь дээгүүр ингээд юмар ингээд явж штэ ёо айц. Аялал үнэхээр сайхан явж байна. 25 дугаар суваг BG Travel-ийн хамт олондоо баярлалаа. Дөнгөж сая Оги битээр Огигийн хамаатнуудтай уулзчаад хоол өндөчөөд одоо гараад явж ин гэрээс нь. За тэгээд одоо ингээд дан эхлүүлж байгаа тийм. Одоо манай хамаатнууд руу очноо. Жимс гэн. Гэтэ үзэгчд мэдж байгаа хоо яг ингээд хараад хинийх нь хамаатнууд гэдэг. Манай Оги өгч жимснийг хийн штэ. Сайхан байв уу миний хамаатан сайтантайгаа өөр дуулцаагүй хамаатнуудтай. Та хөөрөд байгаа юм биш үү? Чи зүгээр баярлалаа. Тэр усанд байгаад нөгчий гэх. Тэр гараад тэр баг нэр юм дуудаад яв уу. Энэ хүн аваарай. Тэгээд үү яа баг. Оги маань нилээ их баяртай байна. Сэтгэл нь их хөөрсөн байна. Хаавсан Монголоос хамаатан саднаа зориод ирсэн. Дааж төрөө нөгөө нэг тэр заан дээр явж байгаа хурдан боо хийдээсэн. Хурдан боо яа. Манай найруулагч манай энэ хоёр хүний царайг харуулчаач. Тэгээд яг хинийх нь хамаатан бэ гэдгийг гартум маань хилээд өгөхгүй за. Сайхан байна уу? Сайхан байна бас. Айгуу тийм найрсаг хүмүүс матрууд. Юугээд ийм тамга тавьд юм байна. Ийм тамга тавьд юм байна. Тэгээд одоо энэ тамгатайгаа зэлтэй зах юм уу та. Би нэг юм ойлгохгүй байна. Энэ халуунд хүмүүс яагаад том джинс өмд джинси яг худи мүди өмсцэн явж байгаа юм. Тийм юм болоо да. За энэ бол ерөөдөө их гой зах байна уу? Цэвэрхэн жуулчдад зориулсан зах байна. Эндээс бол би хүн сахгүй байна. За ийм хөрхөнд гар цүнхнүүд байна. Алчуур малчуур далайн эргийн хувцас. Энэ угаасаа Паттайяд байгаа учраас далайн эрэгтэй. Далайн эрэгт зориулсан нөгөө жараханууд биш тараа. Хөлөөгээ суудаг. Нөгөө хор аавн тий. Хөлөө чи ингээд тал талаас нь гэж загс иддэг. Оо, матрын махара. Савдика. Is this a crocodile? Yes. Sauerkraut, barbecue and black pepper. Таван бат гэж. Энэ 50 бат. Матрын шорлог 50 бат юм байна. Ичүүл яа. Үгүй. Төрөний матруудыг чи ингээд зарчд юм шүү. Капкон кап. Савдика. Савдика. Капкунка. Хавчин биш үү? Жижигхэн хавчин тий. Тийм байна. 100 мөн ба. Капкунка. Ice cream. Ui. Sorry. Оо, нөгөөдөл ч юм ш таны надад өгсөн. Би энийг идсэн шүү дээ. Энийг бас идсэн шүү дээ би. Яа. Энийг би идэж чадаагүй дээ. Энийг идсэн шүү дээ би бас. Ямар үдэ? Таны буйнд. Энийг мэдхүү. Энэ яг чицэрэн шиг амттай Монгол. Яг чицэрэн шиг энэ ундаан байна. Энэ бол угаасаа жуулчдад зориулсан зах учраас эндээс хүнс авахгүй юм байна уу? Эндээс юм аавна гэж байхгүй. Паттайя флотинг маркет дээр Таиландын хойд зүг, төв зүг, Исан гэдэг газрууд одоо эдгээр яснуудын л хувцснууд баг. Ийм гоё өөрсдийн гэсэн уламжлалтай, өөрсдийн гэсэн соёлтой, ондоошлолтой ийм ард юм. Ер нь өөрийн гэсэн онцлогтой байх л гоё шүү дээ. Өмнө зүгийнх нь яагаад онцгой байгаад, яагаад хүмүүс жуулчид ирэх дуртай байна гэхээр Таиланд улсад
ямар ч оронд байдгүй давтагдчихгүй зүйлсэл байна л гэсэн үг шүү дээ. Тэгин болохоор л ирж байгаа. Тий. Эднэр бусдыг ингээд дуурайгаад за Америк шиг болчих, Солонгос шиг болчих гэдэг тийм болчих юм бол нааша ирэхгүй шүү дээ. Америк Солонгос руу л явна шүү дээ. Тийм үстэй. Бид нар эндээс шопинг гэж байна. Дэлгүүр хийх гэж байна. Би нэг палаж авъя гэж бодож байна. Одоо сүүлдээ нөө бүх хувцас өмссөн. Гэтэ би бас нэг хэд тийм байх тэр ирээ юм аа. Авмааргүй байна. Энэ ямар хөөх юм бэ? Хүүхдүүдтэй авал. Ямар хөөх юм бэ хартаа? Зөөр гэж чи. За нэг 20 хэдэн мянган төгрөг юм шүү. Big size have none. Size Big size. 2 year. 2 year na. Гэхдээ улсаас бодлого гэхээс илүү энэ чинь хүмүүс нь өөрсдөө ингээд ажилжуулчлаар мөнгө олоод сурцсан ба штэ. Тэгээ яаж хүмүүсийг тухтай байлгах уу? Яаж жуулчдыг ирэхээр нь гоё байлгах уу? Сонирн байлгах уу? Яаж мөнгөний авах уу гэдгээс мэдэж штэ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тэй хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт Баавар цай аягалав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч залуу төрх мессер бус үүдэл эсээр гэрэлтэн Целония. Өглөөний эрч хүч, өдрийн тайвшрал, оройн дулаан мэдрэмж. Бүгд нэг аяганд. Манай хуурай цайн цэвэр сонгомол найрлага, баялаг амт, анхлан үнрээр таны өдөр бүрийг илүү тав тухтай болгоно. Халуун усанд найруулад шууд бэлэн. Амт, чанар, тав тух. Таны сонголт манай Баавар сүтэ цай. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Сингапурын номер 1 кофе. Poca. Оригинал халуун ногоотой булдаг. Хоёр дахин халуун ногоо. Халуун ногоотой карбонара. Эслэгтэй халуун ногоотой. Ямар ч үед таны таалал нийцэх аль мэдт үйлцэх амт. Булдаг. Самьян брендийн албан ёсны дистрибьютор Баясах хуульч. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Эрхэмсэг бүсгүй таны залуу төрх. Мессер бус үүдэл эсээр гэрэлтэн. Целония. Ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч Сингапурын номер 1 цай Poca, Сингапурын номер 1 кофе Poca. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. За буудлагч бас их сольж ш. Йоо яшгүүдээ. Нэг буудалтаа ядаж 3 хоног доо. Энэ сандал дээр нэгс ой. Одоо хоолны материал вэ нүү? Ороод гор одоо дургүй юм ийм. Хөөе, машин дотор зүнхээ үлдээчих. Саяны сууж ирсэн автобусын дотроо. Ааха. Ийм үрдэг зүнхээ. Ягаачгүй. Чөөч мөр юм байгаа юу? Марсаад үг байгаа. Маргааш худалдаа авахтай гэсэн байна. Бага. Аги хоёулаа маргааш юм аавь л да. Өнөөдөр хоол идэх юм байгаа л те. Бага. Нар жаргахтай зэрэгцээд Паттайя хотын жинхэнэ амьдрал эхэлдэг юм байна. Өдрийн халуун нар, далайн тайван уур амьсгал аажмаар өөрчлөгдөж, хот бүхэлдээ өнгөн гэрэл, хөгжим, тасралтгүй хөдөлгөөнөөр ам орж эхэлнэ.
Бодомж бүрт өөрөөр хөгжим ихшиглэж, далайн иргэн ресторанууд жуулч дардүрч, шөнийн захууд, rooftop lounge, амьд хөгжмийн тайзууд нэг нэгээрээ ассаар. Паттайя яг л унтдаггүй хот мэт мэдрэмж төрүүлнэ. Энд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс нэг дор цугларч, өөр өөр хэлээр ярьж, өөр өөр соёлтойч нэг ижил хэмнэл дунд хөгжилдөж байдаг нь үнэхээр сонирхолтой. Харин манай хоёр оролцогчийн хувьд энэ их гэрэл, энэ их мөнгө эргэлдэх ертөнцийн дунд 21 мянган бодит аяллаа үргэлжлүүлсээр явнаа. Вау. За өрөөгөө харъя. Оо. Апартмент биш үү чинь зүгээр. Тий? Оо. Ингээд Ахнасаа тий. Эхнийхээсээ гүцэхгүй болоод жоохон муудаад явчихлаа шүү. Аа 3 хоног юм чи би юм чи. Амьдрах юм биш. Би надад зөвхөн тэр өрөө байсан ч амьдрч байна. Okay. Oh, how to turn on the AC? Хүмүүс чи одоо Паттайяд одоо зугаацах гэж амрах гэж далайн ирэг дээр гоё байх гэж ирдэг байлгүй. Та нар нөгөө нэг заавал юу олно гэд тий. Хоол хийдэг юм галтгоотой байр олно гээл яатсан бах л та. Амар хөөрхөн. Яваа юмтаа. Ёстой уур хурж байна. Тэг удахгүй дуусах юм даа л гэж бодож байна. Мөнгө байгаа. Йоо. Будаагаа сайхан шүлэндээ яж хагаад. Тэг гоё хэвээрээ л. Тэгтээ өссөн хүнд бол сайхан штэ. За. Ерөнхийдөө тэгээд ер нь Монголоос гарснаас хойш их удаан аяллаа. Их олон газраар явлаа. Тэгээд алдарт Паттайяд ирлээ. Тэгээд одоо ер нь маргаашийн дугаар дээр бол их газраар явах төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Маргааш бүр буудалтай ирэх цаг маань юу оройны 10 чойж магадгүй шүү гэсэн шүү дээ, тий? Тэгэхээр өнөөдөр сайхан эрт амраа. Баярлаа. Надад үлдсэн хүнс гэвэл яг юм байна. Энэ бол үлдсэн хоногт бол хангалттай гэж бодож байна. Нэг өндөг байгаа, нэг өндөг болохоор өглөө үед нь тэгээ маргааш хүнс авахтаа бол өндөг авна. Одоо үлдсэн бүх өдрийнхөө хоолндын дахианы махаа идэнэ. Угаасаа яг тааруулаад нэмж одоо янз бүрийн юм авахгүй, худалдаа авалт хийхгүй энэ хэдийгээ ингээд аргална гэж бодож байгаа шүү дээ. Одоо энийг гэтэл ингээл хуваагаал энд сонгоно. Өглөөний цайнд харин нэг өндөг аавна гэж бодож байгаа. Луунга жоохон том хэрчсэн болохоор жоохон устай чанчаа гэж би бодлоо. Аяг шүлэн бас арай эдэнхтэй болох юм болов гэж бодлоо шүү. За шүлөө буцалтал жоохон нэр үнэхээр бас гол харалж байна. Яг ингээд буудалтай ирэхээр бас ингээд өсөж байгаа мэдрэмж нь илүү мэдрэгдээд байна. Гадуур яваад нэг гоё хөтөлбөрөө үзээ явахаараа бас гайгүй болчиход байгаа байхгүй юу. Тэгээд гол харлаад байгаа болохоор мөн Golden Gobi минь голын минь зоож явна да. Гэхдээ одоо сая ингээд явж байгаа бид нар энэ тэнд очиж байгаа айл энэ болгонд ингээд Golden Gobi-ийнхаа Монгол гэртээ ингээд шоколадаа бэлгэлэхэд маш гоё байд юм. Хүмүүс бас хүлээж авч байгаанаас маш гоё хүлээж авч байна. Вау гэж. Тэг гадагшаа дотгошоо хүнд бэлгэлэхтэй гадны хүмүүст бэлгэлэх өшөө эсвэл гадагшаа явж явж байгаа хүмүүс маань ингээд энийг аавж яваад тэгээ дээрэс нь ингээд тавг болгож хэрэглэл гоё юм байна. Монгол гэртээ нөгөө нэг гадаадд амьдардаг айлууд маань ингээд хүн орж ирэхэд бас юм Монгол гэртээ тавгтай тий амар хөөрхөн санагдаад байгаа ш надаа.
Тэгээ энэ дээр нэг хөөрх ингээд ардаа үүлд, уус, туваа гэдэг ингээд нэг Монголын аймагуудын гол харилцаад бас их хөлс гоожод байгаа болохоор болдог болж энэ бааврынхаа гуралтай шуулыг хийгээд идчихмээр л байна. Гэхдээ одоо бол өгөхгүй байхаа нэг удаа өгсөн. Одоо ахиж өгөхгүй байх. Тэгээд энэ шүлний өнөр бүр ямар гоё наа. Хөөх нөө сонгонтой ингээд дахины махтай. Яа нөгөө мө хайсан 4 сар мэсцийнхаа нэгийг хийсэн бол ямар гоё явах байсан бэ? Тэгтэл гоё нэрчэж байна. Тэгтээ яг ингээд гатгшаа ер нь явахдаа ингэж амар өсөж явж үзэх байхны тохиолдол. Мо Покогийн маань кофе нэр өдөр ямар гоё үлдээ аваа. Тэгтээ одоо яг туршлагачиж шүү. Өдрийн яг тэдийн үед ингээ Поконоос уучих юм байна. Өглөө бас амин чанар ууж гарсан болохоор үл даагаа зүгээрсэн. Тэгээ одоо хоол болохоор болтол нэг бас ингээ шүлс ялгараад байгаа болохоор голден кофего идчихлээ. Үнэрийн та нарт мэдрүүлдэг бол Монголдо очингуудаа би зүгээр хорхог бодог, шорлог, хуушуур, бууз, баяштай цай, сүйтэй цай, цөөвн, будаатай хуурга, таван цулын шүл бүгдийн үү. Энзэ. Сайхан боллоо. Үүнээс илүү юу өсөх? За одоо сайхан амраад маргааштай бэлдээ да. Ийхүү далайн эрэг, тансаг эдлэн, зааны аялал, гэрлэр дүүрсэн шөнийн амьдралтай танилцсан манай хоёр оролцогчийн Паттайяд өнгөрүүлсэн эхний өдөр өндөрлөж байна. Паттайя бол зүгээр нэг аялын хот биш юм. Энэ бол шөнө нь хүртэл амьд байдаг шоу ертөнцийн хот. Харин энийх гэрэл, энийх мөнгө эргэлдэх хотод манай хоёр үлдсэн өдрүүдээ хэрхэн өнгөрүүлэх бол цөөхөн үлдсэн мөнгө нь аяллаа төгсгөлд хүртэх болов? Ийхүү 21,000 реалити шоуны 25 дахь цувралын 7 дахь дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзъя. Баяртай үзэгчдээ. Өнөөдөр бас нэг далай малай явах юм. Вау! Нарны цацраг шингээсэн талд нөхөө намайг явуулж хаяа нүгий. Ой, энэ чи ямар гоё юм бэ?